За эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай яг энэ цаг мөчид манай Монгол телевизийн наадмын сайхан асарт маань Монгол улсын их хурлын эрхэм гишүүн ард түмэн бидний харвал Монгол улсын гавьяа жүжигчин гэдгээрээ хайрлагдаж хүндлэгддэг Жавхлан маань хүрэлцэн ирсэн байна. За гэлээ монголоороо өгүүлсэн энэ сайхан дэлгэцээрээ төмөн олонтойгоо бас мэдчилж байгаа да. Одоо гэлээ одоо баяртай байна. Энэ өдрийн наадмын мэдвшүүлээ. За Жавхлан гишүүнээ одоо би хоёулаа бол тайзан дээр ч юм уу ингээд Жавхлан миний дөө ирчээ гэдээ явдаг гэсэн. Одоо бол та эрхэм гишүүн болсон, төрийн түвшээ болсон хүн. Тэгээд Монгол улсын их хурлд одоо хууль боловсруулж батлах тэр эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэх болсон тэр цагаас хойш хамгийн анхны ярилцлага нь үндсэндээ манай телевизээр явж байна гэж ойлгож байгаа мөн үү? Тийм. Миний нэрний өмнө ямар ч тийм гуншин нэмэгдэж болно. Тэр гуншин нэмэгдэх бол сонирн биш. Жавхлан яг л нөгөө Жавхлан хിവэрэ байгаа шүү л гэдгийг хэлмээрээ. Тий. За баярлалаа. Жавхлан би шууд өөртөө ч одоо та гэлгүүгээр шууд Жавхланг харьцчихэд бид хоёрт илүү амар байна л да. Ер нь сүүлийн жилүүдэд монголчууд маань бас их наадмаар их гоёдаг болжээ. Үнэхээр дэлхийд ганцхан наадам бол Монгол байдаг гэдэг утгаараа хүн болгон магадгүй хосоороо үр хүүхдүүдтэйгээ ижилсэж сайхан Монгол утсаараа гоёдаг болсон байна. Энэ дээр ер нь өөрийн ч бодол юу байдаг юм болоо? За ер нь Монголд 365 хоног үргэлжлээд ингээд энэ ертөнцийн явж штэ. Тэгэхээр зэрэг Монголд бол жишээлбэл монголчуудыг ингээ харахаар нэг 5-аас 7 хоног л монголоороо гоёж шиг байгаа. За. Ер нь ерөнхийдөө миний ингээд тооцоод нэг цагаан сараар нэг 3 өдөр, наадмаар нэг 2-3 өдөр тийм ээ. Яг нэг тэгэхээр энэ Монгол дээл гэдэг зүйл маань хүнд баяр жаргал хүн монголчууд баярлахтай өмсөд байна да. Тийм байна. Найр наадам гээл намар нэг хэдэн хоног байж. Тэгэхээр эн чинь баяр жаргалыг авчирдаг хувцас юм биш үү? Монгол хувцас бол монголчуудад аз жаргалыг авчирдаг хувцас юм биш үү? Тэгэхээр зэрэг миний хувьд болохоор наадамч ялгаагүй, би өдөр бүрч ялгаагүй Монгол ижигийн уралсан, монгол хүний энерги шингэсэн, хөдөлмөр шингэсэн ийм зүйлийг өмсдөг. Энэ маань юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр би өдөр болгон 365 хоногжингоо би жилчингээ би аз жаргалтай явах тий би хүссэн учраас Жавхлан энэ зүйлийг хийсэн юм байна. Зүгээр энэ зөвхөн наадмаар гоёдаг биш байгаасаа зөвхөн наадмаар гоёдаг биш байгаасаа өдөр тутам цаг тутам Монголын газар хөрш шороон дээр Монгол соёл маань соёолж байгаасаа одоо босоо Монгол үчгээс чинь соёл гэдэг үг маань соёолох гэсэн үгнээс үндэслэж гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр Монголын газар шороон дээр Монгол соёол маань соёолоод эхлвэл энэ маань одоо жинхэнэ зөв эдийн засаг, зөв амьдрал, зөв ёс жудаг, зөв горим ингэж тогтох гээд байна л да. Одоо цагаан хэрмийг Монголын өнгө дээдсээс айж барьсан шүү дээ. Тэгэхээр одоо цагаан хэрмийг давж орж ирээд биднэрт тэр 2 тэрбум хүн өөрсдийгөө тижээж чадахгүй хэмжээнд бараг яригддаг мөртлөө яасан ах тэр хөдөлмөрч байна. Биднэрт бүгдээрэнд нь хувц соёж өгч штэ зөв хүмүүс. Тэгэхээр зэрэг энэ үндэсний дархлаа гэдэг зүйл л одоо Жавхланд болоод яригдж байгаа. Жавхлан болоод яриад яваад байгаа юм. Тэгээд саяны сонгуулиар болоод Монголынхаа мартагдж байгаа зүйлийг сануулах гэсний үндсэн дээрээс болоод хөрт хэрэгтэйгээ одоо морьтойгоо ингэж сонгуулийнхаа сурчлагаа хийсэн. Тий. Тэгээ ер нь бол ингээд гадаадын улс орнуудыг ингээ харахаар зэрэг одоо Мандан бадарч яваа улс ор гүрнүүдийг харъя л да. Одоо Японыг одоо их наран улс гэдэг. Их наран улс тэр кимоно гэж зүйлээ манай очсон бөхчүүдэд хүртэл өмсөж гисэн явж байгаа шүү дээ. Тэгж үндэснийхээ дархлаа, тэгж өөрсдийнхээ зан заншил хөдөлмөрийг тэр хүмүүс айхтар аваад явж чадсан учраас дэлхийд өнөөдөр тэр их наран улс Мандан бадраад явж шүү дээ. За одоо нөгөө нэг юунууд байж байна. Арабын орн. Араб хүн гэхээр чи яг тэр араб хувцастайгаа байдаг биз? Тэгэл байх уу. Тэр зэрэг энэ арабын улс түмэн чинь тэр өвөг дээдсийнхээ тэр зан заншлыг хадгалж явж чадсан учраас хүчрхэг байгаад байгаа. Жавхлангийн хувьд энэ хүчрхэг зүйлийг урайлан дуудаж байгаа. Одоо урайлан дуудах бол нэг хэрэгэл юм л да. Жишээ Жавхлан жишээ хүн болгон л одоо ялангуяа манай бас наснууд ахмадууд маань ч гэсэн те үнэхээр сайхан Монгол дээлээ өмсөө гэдэг. Хамгийн гол нь яаж гол асуудал маань
яаж залуучуудаа ингэж өмсгөж сургах вэ? Өдөр тутам цаг тутам Монгол хувцас өмсгөж Монгол эдлэл хэрэгэлдэг байх вэ? Яаж гэдэг асуулт их гол байна л да. Үүн дээр та юу гэж хариулах вэ? За ер нь бол энэ хүмүүс харж л байгаа хэл та үр дүн гарч байгаа шүү дээ. За. Тий. Тэгэхээр эн чинь зөвхөн өмсгөж шахаад байгаа эсвэл өмсөхгүй бол чи Монгол биш гэж хэлээд байгаа асуудал. Сэтгэл зүрх чинь монголоор цохилж чадаж байгаа болвол чи гаднаач дотнооч дотрооч гаднаач Монгол байл та. Тийм ээ? Монголын үргэлжлэл байл та. Тэгэхгүй ингээд үгүйсгчийн байр суурнаас хандчихад Монголыг одоо та битүүрээс эхлээд тоолъё л да 3 сая хүнийг 1 2 ингээд энэ зураглаач залуучууд ингээд цаашаа тоолоод явахаар зэрэг Монгол биднээс эхэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монголоо өөрчлөхийн тулд нэг гэж хүн өөрчлөгдөхгүй бол Монгол маань өөрчлөгдөхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг чамаас Монгол нэг гэж тоолж эхэлж байгаа юм чи юм чин багаас эхэлдэг, нэгээс эхэлдэг. Тийм болохоор энэ өөрөөсөө өөрчлөгдөхгүй л болвол монголчин өөрчлөгдөхгүй гэдэг зарчмыг одоо таны асуултаа ташралдуулж хэлмээр байна. Энэ маань юу юм гэхээр хүн болох багаасаа хүлэг болох унганаас мэдлэг ёслох хүндлэх ёсноос ахуулаад одоо энэ боловсролын тогтолцоон дотор энийг хийж өгөх ёстой. Би энэний талаар ажиллах бол. Тийм байлээ. Таны өөрөө чи мөрийн хөтөлбөрт бас ялангуяа энэ Монгол хувцастай, Монгол зан заншилтай холбогдлолтой нэлээд олон залтууд бас байсан санагдаж байна, тийм ээ. За, ямар ч байсан та ингээд улсын их хурлын гишүүн болчлоо. Их хурлын гишүүнийхээ хувьд хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарлаа хандуулж яг юунаас ажиллаа эхлэе гэж бодож байгаа вэ? За, үндэснийхээ одоо энэ дархлаа оюун санааны мөн ахуй эдийн засгийн тийм ээ. Энэ дархлаа гэл одоо сайн тогтворжуулах ийм чиглэлрүүд ер нь үндсэндээ ханааж ажиллана. Давхар одоо яг хамаг Монгол төслийг яаж шатаж зохион байгууллаа тийм. Энтэйгээ ингэсэн шиг л одоо нийгмийн энэ маш их олон салбарын зүйлүүд рүү бол зэрэгэл хүч хаях бодолтой байгаа. Тэгээ бас нэг сонин зүйлийг дуулгахад надад хамтарч Монголынхоо төлөө зүтгэх одоо би ямарваа нэгэн танил талаар одоо өөрийнхөө зөвлөх өөрийнхөө туслахыг бол авахгүй. Одоо би наадмаар бас хэлэхэд би өөрийнхөө зөвлөхийг хийнэ гэсэн хүмүүсийг энэ Монгол чадна гэсэн залуу байвал хүрээд ирээ чи. Тийм ээ? Уулзсан ярилцсан. Тэгж жагаад Монголын төлөө хамт зүтгэе гэж хэлмээр. Хамгийн сайн залууд хэрэгтэй байна. Залуучууд хэрэгтэй. За тэгвэл энэ сайхан уриалгыг бас манай үзэгчид их сайхан хүлээж авч байгаа гэж би найдаж байна. Тэгээд ер нь үндсэн нөгөө нэг зарчим маань ерөөсөө хазаахгүй. Ингээл явна. Одоо жишээлбэл ухаарлцах зарчмаар одоо миний хувьд бол ямарваа нэгэн хүний уул шагаах одоо тийм иймэрхүү байдлаар бол ажиллахгүй гэж бодож байгаа. Хэрүүл хийх ч гэдэг. Ухаарлцах зарчмыг одоо илүү баримтлан Монгол хүнийхээ ёс жудагаар баримтлан. Мэдээж худал хуурмаг иймэрхүү зүйлүүдийг бол пал хийтлэн шулуухан шудраг хэлэх болно. Ерөнхийдөө бол хүмүүс сөрөг хүчин гэж их ярих дуртай байлаа. Тэгэхээр би бол эерэг хүчин баймаар санагдаад байгаа. Тийм. Зөвд нь эерэг бай, тийм ээ. Зөвдөн зөөлөн бурууд нь хатуу байя гэж. Тэгвэл одоо юу гэдэг би заавал баярын өнөдөр нэг хит улс төр ярих ч юм уу буруу талын ёстой өөрөө хэлснээр тэр сөрөг талын ярмаар байна. Гэхдээ залуу хүний хувьд тийм үү бас чиж уран бүтээлч хүний одоо байсан хүний байгч болно байх гэж би найдаж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд та өнөөдөр Монголд маань юу хамгийн сайхан болж байна. Энэ баярын өдөр хүмүүсээ бас нэг урамшуулж сайхан үг сонсгоё л да. Гэхдээ саяны өөрөө хэлсэн бурууд хатуу байя гэдэг шиг юу нь болохгүй байна гэдгийг хэлэх үү? Ер нь хүн болгонд өөрөөрөө л харж байгаа л байх. Тий. Хэдүүлээ бүгдээрээ нийлж тийм ээ. Монголоо засч явах, Монголоо зөв болгох энэ чиглэл рүү бүх хүмүүсийн анхаарал хандаад ингэж харж байгаа маань. Ёстой нэг эцэг дээдсийн гэрээсэн дээр байдаг штэ. Эвч шаазгаа буг барина гэдгийн үлгэрээр дэлхийн имээлэг эзэндээ авч харланд оройтхын тэр цаг үедор мал малчин Монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэх цадигтаа гэж ийм цадиг байна. Тэгэхээр зэрэг монголчууд маань ерөөсөө ингээд эвлэж нэгдэх талын саяны ингээд би явж
одоо Төмөн олонтойгоо маш их олон уулзалт хийхэд бол асар их одоо тийм эв нэгдэл уриалан дуудлага ирж байна. Одоо талцсан иймэрхүү зүйлүүд Монголоос арчигдж байна. Ер нь бол би энийг бол тодорхойлохдоо уг нь бол урд нь бол ардын хувьсгал гэдэг үг их үнцэнтэй байж. Сая өнгөрсөн хугацаанд энэ 26 жилийн 24 5 жилийн хооронд бол ардчлал гэдэг үг үнцэнтэй байж. Тэгэхээр миний харж байгаагаар миний уриалаад байгаагаар бол одоо монголчлалын ирэн үе ирж байна гэж хэлэх гээд байгаа юм. Монголчлалыг авчрахын тулд бид нар эвлэлд нэгдэх ёстой юм байна. Ёс усаа одоо жудгаад дээдлэх ёстой юм байна. Өөрсдийнхөө бол эх орныг тийм ээ эх оронч үзэл энэ үндэснийхээ энэ дархлааг маш их том баталгаажуулах ёстой юм байна. Мөн давхар залтхуурлгүйгээр хөдөлмөрлөх ёстой юм байна. Нэг хүндэтгэж эвцэлдэж. Иймэрхүү чиглэлийн одоо сайн сайхан ирээдүйд харагдаж байна да тий. Инлүүл одоо жавхлангаа бас түрээ дэмжиж өгөөрэй. Би их хурлын гишүүн болцсон. Гаргаад явуулсан чи бидний өмнөөс юм хий гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл бүгдээрээ хамт гаръя л да. Тийм биз дээ. Бүгдээрээ хамт дэвшил л да. Тэгэхээр зэрэг миний хувьд бол хамт бүгдээрээ урагшилж одоо намайг ганцаардуулахгүйгээр сайн хараас түрээд өгөөрэй л гэж би Төмөн олондоо хэлмээр байна. Тэгээд ер нь сая бол хамаг монголчууд маань их чих тавьж сонсч нарт дэлхий дээр байгаа хүмүүс маань хүртэл их чих тавьж анхаарч ирсэн л да. Мөн давхар Төмөн олон маань энэ Монголын зөвхөн тойрог биш. Энэ Төмөн олон маань бол асар их хүмүүс санаа зовж байгаа. Миний хойноос залбирч тийм ээ. Олон эжинээр сүгэ өргөсөн, олон өвөөнөр ерөөлөө одоо өгчээсэн, олон залуучууд шатчихсэн. Зөвхөн Монгол биш. Миний бодлоор өөрөө чи одоо нөгөө манай Монгол удам угсааны уран бүтээлчдийг нэг хэсэг бас өөрөө их нэгтгэлээ шүү дээ. Тэгээд манай мэдээж зөвхөн уран бүтээлчээс бас нэлээд том улс төрчийн одоо үйл байсан болов уу гэж би харддаг юм да. Туваа байлаа тийм ээ. Ямар улсууд Бурят, Өвөр Монгол, Хайлмаг хичнээн орны залуусыг нэгтгэж бай. За ер нь бол дэлхий дээр 17 сая орчим монголчууд байна гэсэн тооцоолыг бид нар гаргасан. Тэгээ энэ хүмүүст бол ямар ч байсан бүгдэнд дуулах гэж Монголоос ирэх ёстой шүү. Монгол буцаад энэ цаг үед мандан бадрах ёстой шүү гэдэг энэ үйл зүйлийг л бас дуулах гэж их оролдсон. Цаашаа энэ зүйл маань үргэлжлээд яваа л байна тийм. Сая миний үг тасарчлаа. Юу юм гэхээр нийт баян зүрхчүүдтэй. Одоо энэ зүрх хайрхан гэдэг бол бас хүчтэй, Монголын бас түүхэн хайрхан. Тэгэхээр зэрэг энэ зүрх хайрхныхаа хормоогоос бас жавхлан хүүгээ дэмжиж гаргаж ирсэн нийт баян зүрхчүүдтэй би бас гялалаа гэж хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? Энэ жавхлан ялаагүй маа. Монголыг ялуулж чадсан шүү. Жавхлангийн ярьдаг тэр зүрхэн дотор шатаж явдаг тэр Монгол ялсан шүү гэдгийг л би одоо тунхаглаж хэлмээр байна. Үнэхээр таны энэ сайхан үгийг бас телевизээр дамжуулах тэр боломжийг бас Монгол телевиз олгож байгаадаа бид нэг баяртай байна. Бас нэг зүйл асуучмаар үнэхээр гижиг хүрээд байна. За. Та төрийн ордон руу 99 морь хөлөглөж одоо очисон чинь үнэхээр одоо эргээд сонгогчод ерөөсөө л Монгол даяар нь бас нэлээд анхаарал татлаа л да. Энэ ямар учир бэлэгдэлтэй зүйл вэ? Хаанаас та өөрөө санаачлуу таны шадар туслахуд найз нөхөд уран бүтээлч чинь сэдвүү. За сонгуул маань мориор эхэлсэн. Мориор яагаад эхэлсэн юм гэхээр нэгдүгээрт миний мөрийн хөтөлбөрт хэмнэж чадсан нь хийж чаддаг юм а гэдэг одоо төсөөллүүд байгаа. Юунууд заалтууд тусгагдж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг юу юм гэхээр морь маань шатхун хэрэглэхгүй байна. Тийм байна. Дээрээс нь айлын хашаа зөхөж айл хүмүүсийг сандраахгүй. Шууд хашаан дээгүүр тавтхун алдуулахгүй нэ шүү дээ. Өнгөгээл юугаа өгчөж байна. Мөн давхар гурав дахь нь бол ямарваа нэгэн бөглөрл үсэхгүй байна. Тэгэхээр одоо манай хүмүүс чинь бараг 1000-2000 хүн ажиллаулж илаа шүү дээ. Тэгэхээр манай залуучууд бол нэг 20-оос 30 тооны залуучууд л байсан. Тэгэхээр зэрэг Монгол морь маань юм хурдтай юм байна. Дэлхийг аргахгүй өвөг дээдс маань эзэлж исэн байна гэдгийг бас нэг энэ тойрог дээр баттгах гэсэн юм үзэгдэл явсан. За энэ маань юу юм гэхээр цаашаа сонгуулийнхаа одоо энэ сонголт мэрэгэн байсан Төмөн олондоо яаж хүндлэл үзүүлэх вэ гэдэг асуудал байсан. Тэр зөвхөн төрийн ордонд очсон асуудал биш шүү дээ. 99 морьтон гараад одоо тойргийнхаа бүх хүмүүст баярлалаа гэж мэдчихсэн юм байна. Тэгээд төрийн ордон дээр очдог маань бол төрт ёсоо хүндэтгэж байгаа. Энэ бол зүгээр нэг тийм гараад нэг хоосон хэлбэр суудаг ажил сэнти биш шүү. Энэ бол
маш их хүндлэлтэй. Одоо эх орон, газар шороо, ёс заншил, энэ түмэн олон энэ өнөөдрийн одоо цаг байгаа орчин цагаа энэ эх орноо манж байгаа. Алтан манаанд гарч байгаа манаа учраас одоо төрч ёсоо хүндэтгэж 99 одоо анд нөхөд ах дүүс одоо нөгөө тойргийнхаа малчин түмэн ах дүүстэйгээ нийлээд би 99 морио хүлэглээд тэгээд төрийнхөө ордонд ирж одоо улсынхаа одоо тангараг ерөх ёслол дээрээ ингэж төрдөө хүндлэл үзүүлсэн ийм л үзэгдэл юм байна. Тэгвэл морьтнууд маань үндсэндээ бас дүүргийн иргэдийн төлөөлөл бас явсан байх нэ гэж ойлгосон зөв. Одоо манай сонгогчд маань намайг дэмжиж тэгээд төрийн ордноо очиж төрийн ордондоо намайг тангараг өргөхөд миний найз нөхдүүд одоо сонгогчд иргэд маань бас хамтдаа хүрсэн юм байна шүү дээ. Бас нэг төгөлийг асууч л да. Тэр морио 99 морио хаанаас олсон юм бэ? Тэр ерөөсө төмөн ордон цуглуулад би өөрөө явж зараа тараагаад ингээд тэгээд миний мэдээж одоо 10 хэдэн солионы хэдэн мордууд маань нэмэгдэж ороод тэгээд одоо хүмүүс маань туслаад ингээд явсан да. Зөв. Тий. Энэ маань бол цаашлаад Монгол ёс заншил дэлхийд төгөх ёстой гэдэг бас нэг том дууд тохио болж өгч байгаа. Тэр нөгөө 54 орны одоо сэтгүүлчнэр ирсэн сүүл рүүгээ Монгол ёс гэж үнэхээр хүчтэй байгаа шүү. Тэр их хурлын тангараг өргөх ёслол биш нөгөө миний морин дээр иж зураг тарсаар хагаад гол үйл явдал тэр болсон тийм. Тэгэхээр Монгол болоод ийм хүчтэй байгаамаа. Ийм хүчтэй ийм өвд эцсийнхээ энэ алтан ёс заншлыг бид нар гололгүйгээр цааш нь гэж түтгэлгүйгээр тий унсан одоо морины хомоолон дээр ачуул үглэгүйгээр тий энэний цаана ямар утга учир яваад байна. Цаана ямар ураа дуудлага яваад байна. Тэр зүйлийг бол бас оюунлаг хүрээний хүмүүс бол олж харж байгаа байхаа. Энэ бас нэг жавхлан нэг ямар зүйлийг үзэгдлийг бас нийгэм рүү энэ улс төрлөө ханаалгаж шидээд байна уу гэдэг энэ зүйлийг бол бас нэлээд чанга мэдэрдэг хүмүүс бол мэдэрч л байгаа байх гэж бодож байна. Та өдөр тутамдаа ер нь байнга дэлгэмсдэг үү? Би ерөөсөө өөрийнхөө амьдралын одоо дуулж олсон мөнгөө Монголдо зарцуулъя гэдэг тангараг тавьсан юм байна. Тэр маань юу юм гэхээр би Монголын хувь заяанд Монгол ижийн аваас унж надад авьяас бэлэг заяаж би монголоор мөнгө олж исэн байна да. Тэгэхээр эзэн Чингис хааны зурагтай мөнгө маань Монголд маа л зарцуулагдаасаа гэж би бодсон. Энэ бол эдимаа засах хамгийн том ухаан. Энэ энгийн жижигхэн асуудал биш. Бид бүхэн энэ эзэн Чингис хааныхаа зурагтай мөнгийг л Монголдо л орлого тэр нэг нүд нь харахгүй байгаа ч гэсэн оёод сууж байгаа. Гаранд дийлэхгүй одоо дахир дутууч гэсэн Монгол гутлаа оёод сууж байгаа залууд миний дуулж олсон мөнгө очоосоо гэдэг үндснээсээ миний хувьд бол энэ Монгол юмаа дандаа өдөр болгон одоо алхам мөрдөө одоо би бол Монгол залуучууд ийм нөгөө портер гэдэг шиг машин хийсэн байна. Унаа тэрэг хийсэн байна. Би бол тэрийг магадгүй завхлан цаашаа дэмжинэ. Тэр нөгөө мянган сахалт газар яваад мянган төгрөгийн зардал гаргадаг одоо бас тэрэг хийсэн байна шүү дээ. Төмөр хүлэг хийсэн байна шүү дээ монголч. Тэгэхээр зэрэг ингээд нэг Монгол ураг чадвар гэдэг чинь тэр яг энэ ухаан руу энэ зүйл рүү л миний хувьд бол уриалах шинж чанарууд явагдаж байгаа. Мөн давхар ерөөсө монголчууд өөрсдөө юмаа хийдэг байя л гэдэг уриалах цаанаа их том одоо өргөн тусдаг болж явж байгаа. Ер нь бол эдийн засагчгээд яваад ирэхээр яадаг вөхөр явж байгаа л энэ газар шороогоо ухах. Энэ эх орныхоо өр илгийг цөмлөх ийм зүйл рүү л яриад дэгдэд эхэлдэг. Ийм хүнийг нэг ийм газар шороо уул уурхаа ухдаг хүнийг л нэг эдийн засагч гэж хэлээд байгаа юм шиг ийм нэг ерөнхий ойлголт төрөөд шүү дээ. Уг нь бол эдийн засаг гэдэг монгол үг маань эдимаа бүгдээрээ засаад аваад явах гэсэн утга байгаа байхгүй юу? Ингээд бидний энэ одоо Монгол дотор гүйж байгаа энэ эдэн Чингис хааны зурагтай мөнгө маань зөв эргэлтэнд ороод ирэх юм бол энэ эдимаа засах ухаан маань дээш нь татах уу? Энэ бүх иргэд маань ажилтаа болно, орлоготой болно. Нэгээ нөхөд нэг нь нэмэл хийгээд өгж байгаа бол нөгөөх нь сурыг нийлдээд өгье л да. Нэг нь дээлийн ноёд өгч байгаа бол зөрүүлээд гутлаараа солиё л да. Гээд ингээд явбал манай үндэсний маань үйлдвэр сэргэж Монгол орн маань жинхэнэ монголчууд ирж Монгол орн маань дэлхийд мандан бадрах ийм л түүхэн цаг үе дээр ирчээд байна. Хариуцлаган дээр ирчээд байна. Энэ дээр ямарваа нэгэн байдлаар залуучууд маань одоо өргөн олон маань тээнэгэлзэлгүйгээр, эргэлзэлгүйгээр
энэ зүйлийн үр хариуцлагаа хүлээж аваач тийм ээ. Энэ зүйлээрээ одоо мандан бадраач гэдэг уриалга би хэлмээр байна. Тэгээ магадгүй ингээл бас замаа одоо ингээд нөгөө саяны нэг сонгуул гэдэг шиг намайг бас ингээд муулах юм аа бас. Тэгээ би бас бодж илээ. Дандаа магтуулж ийн гэж юу яах вэ? Хүнд чинь хоёр юу байдаг? Хар цагаан юм байна шүү дээ. Дандаа хоёр талтай шүү дээ. Цагаан хил ам гэж байдаг юм байна. Тэгэлгүй. Хар хил ам гэж байдаг. Тэгээд намайг муулж байгаа хүмүүсийг болохоор би дотроо боддог байхгүй юу? Юу гэж боддог вэ гэхээр миний одоо цагаан хил амыг дарж өгч байгаа юм байна да гэж боддог. Үе хийж байгаа юм байна шүү дээ. Нөгөө талдаа тэр залууд анхааруулж тэр магадгүй тэр нэг юм хаанаас даалгавар авсан тий. Тэр хүмүүс маань чиний өөрийн чинь амьдралын цаг хугацаа алтан цаг мөч чинь иймэрхүү зүйл рүү явж өнгөрч байгаад л би өмнөөс чинь харамсаж байгаа шүү гэдгийг би бас давхар хэлмээр байна. Сайхан баярлаараа Монгол түмэн маань тий. Сайхан наадаараа тий бид нар 365 хоногжингоо бид нар энэ баяр цэнгэлтэй явах хэвээр энэ Монгол ёс заншил маань одоо түгэн дээр хэрэглэж хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? Жавхлаа. Нэгэнт одоо бид хоёрын ярилцах цаг маань бас өндөрлөх гэж байна. Гэхдээ өөрөө бас дуучин хүн гэдгээрээ хамгийн түрүүнд Монгол түмэндээ хайрлагдсан учраас бас уран бүтээлийн талаар асуухгүй байж үнэхээр би чадахгүй л дээ. Уран бүтээл хийж гэнэ үү? Эсвэл дан сонгуулийн сурталчилгаа гэж явсараад зав зэнд болсонгүй юу? Шинэ уран бүтээл юу вэ? Нэг цомог бэлдээд орчихсон байгаа. За. Тий энэ бол нэлээд энэ өнгөрсөн жилээс ахуулаад хийсэн ийм цомог бэлдээд орчихсон байгаа. Тэрнийгээ бас хүмүүстэйгээ би зөвлөж байгаад гаргах уугүй эсхэ шийднэ. Ер нь бол уран бүтээл миний нөгөө оюу толгой хаана байдаг вэ гэхээр оюу толгой 5 толгой хаана байдаг вэ гэхээр энэ жавхлангийн сэтгэл зүрх энэ байгалаас заяасан аав ээжээс заяасан энэ авьяас хоолоонд байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ хоолоо маань миний мөрөн дээр толгой маань байгаа цаг хизээч дуу хоолой маань бол уран бүтээл маань орхигдохгүй. Ер нь монголчуудыгаа залуучуудыгаа эв нэгдэл хөдөлмөр туриалсан дуу уран бүтээлийн чиглэл рүү би орж эхэлнэ. Тэгвэл одоо урд нь хийдэг байсан шиг их биш маш чанартай цөөн ийм зарчмыг барина гэсэн нэг ерөнхий бодол байгаа. Нөгөө нэг бодол нь юу юм гэхээр Монголоо маш гоё болгочиход араас нь сайхан дуугаа дуулах цаг ирнэ шүү дээ. Би уг нь сайхан дуугаа дуулаад явъя гэж бодож ирсэн. Миний бас алтан хувьзээ яд тийм ээ. Тэгтэл Монгол эх орныг маань бас сайхан авч явж чадахгүй байсан учраас хэрвээ миний сайхан дуу дуулдаг шиг аваад явсан бол би дуугаа дуулаад явах байлаа. Надад ягаад юм Монгол эх орноо сайхан болгочиход, мандан бадруулчихад, дэлхийд нэрийг өргөчхөд дараа нь сайхан дуугаа дуулаад найрлал суух шиг тийм сайхан өдрүүд байгаа байх гэж би дотроо бодож өнөөдөр бол бас омгшиж байгаа. Үнэхээр өөрөө чинь энэ омгшилдоо бас сэтгэл зүрх чи хөөрж байгааг харж байна. Таны нүдэнд бүр нулимс сэлгэнээд ирж байна. Гэхдээ өнөөдөр ч гэсэн бидний үндэсний их баяр наад Монгол түмний жилдээ ганцхан бахархлын их баяр болж байна. Тэгээ ийм сайхан баяр дээр та ийм сайхан үг хэлчихэд энэ сайхан оюу толгой болсон хоолоогоороо үзэгч түмэндээ нэг сайхан ядаж нэг ганц бадаг дуу дуулаад өгвөл бид ч баярлахаар байна. Манай телевиз үзэж байгаа бүх үзэгчид маань ч бас баярлах байхаа гэж би маш их найдаж шүү. Одоо хөлцөл өчий тийм ээ. Миний хувьд одоо бодож байгаа зорьсон зорилготой хүрчихэд би Монгол түмэндээс дуулсан шиг дуулж өгнө тий. Тэгэхээр энэ зүйл дээр бол намайг хөлцөж өчөөрэй гэж бодож байна. Нөгөө талдаа би бол сая зөндөө дууллаа штэ. Монголоо зөндөө дууллаа штэ. Энэ яриа чинь ч гэсэн дуу штэ. Ярьж гин гэдэг чинь эн чинь дандаа аялгау явж идэг байхгүй. Тэгэхээр би сая монголоороо багт бүр омгшиж хүртэл ингэж дууллаа штэ. Саяны тэр миний энэ өнгөрсөн хугацаанд хоромд ярьсан энэ зүйлүүдийг дуугаал Монгол түмэн маань хүлээгээд авчгаа гэж бодсон байна тий. За маш их баярлалаа. Тэгтээ одоо бас нэг ахаад нэг өгүүлбэрээр манай наадамч олондоо нэг сайхан баярын мэд дэвшүүлчихээсэй гэж би хүсэж байна. Тий. Тэгээд Монголын маань заяа их гэдэг Монголын маань одоо Тэнгэрлэг их хувь тавилан одоо үнэхээр нэг цаг нь нэвэлсэн юм шиг сайхан зүйл рүү бүгдээрээ оруулах юмсан да. Тэгэд ер нь бол Монголын маань одоо энэ бүх одоо төмөн олондоо хандаж хэлэхэд бүгдээрээ энэ байгаа Монголын хөрс шороон дээр бидний түүх явж байна. Тэгэхээр үр хоочтой үнэн түүхээ үлдээ. Сайхан түүхээ үлдээ. Бадрангуй эв нэгдлийн түүхээ үлдээцгээ. Ерөөсөө бидний өрсөлдөгч бол ямарваа нэгэн нам эвсэл, ямарваа нэгэн нутаг одоо голын наан цаана тийм ээ. Ямарваа нэгэн яс одоо
угсаа биш шүү. Бидний ганцхан өрсөлдөгч бол одоо өнөөдрийн талцаад байгаа биш. Ганцхан өрсөлдөгч бол цаг хугацаа юм шүү гэдгийг л хэлмээр байна. Тэгээд одоо Монголд маань дандаа сайн сайхан цаг ирэх болтугай. Монголчууд маань энэ дэлхий дээр одоо цацсан шагаа мэт одоо бутарсан нэгэн цагт бас адлагдж зовсон, маш их олон жилийн зүдгүүр үдсэн тэр их олон ах дүүсийг хуруулж, цуглуулж, хурааж энэ дэлхийд Монгол их орн маань мандан бадрах болтугай гэсэн өрөөдийг дэвшүүлье. За маш их баярлалаа. Монголд сайн цаг ирэх болтугай. Маш их баярлалаа. Таны хэлсэн ерөөл болгон бат сайхан орших болтугай. За ингээ өнөөдөр манай Монгол телевизийн маань наадмын асарт цаг зав гаргаж их хүндлэл үзүүлж хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Улс төрийн ажил үйлсэд уран бүтээлийн их үйлсэд бас өндөр амжилтыг хүсье өрөөё. Сайхан наадарай. За